Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2022 онд нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон сабаа дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Манай сувгийн шинэ бичлэгийг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Хэрвээ та 18 нас хүрсэн бол сэтгэл хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай сувгийн Kyoku гэдэг урамшууллын кодыг хийж анхны цэнгэлэлтэд урамшуул авах боломжтой. Майк Кэт 2 асар том ямар ч өвс эвгүй цав цагаан өрөөнд хөл тавилаа. Хитрхи цэвэрхэн, хитрхи хоосон, уг орон зай цанаал нэг хүйтэн хиймэл сэтгэгдэл төрүүлнэ. Ингээд тэднийг хан дээрх улаан товчлуурыг дармагц робот хоолой цуврайтан туршилт албан ёсоор эхэлснийг мэдгдлээ. Дүрм нь маш энгийн хэрнээ. Харгас хэрэг тэд энэ өрөөнд бүтэн 50 хоногийг өнгөрүүлж чадвал $5 сая хожино. Харин хэн нэг нь өрөөнөөс гарвал шагнал шууд 1 сая болж буурна. Үүнээс ч хатуу нэг нөхцөл бий гадаад ертөнцтэй харилцах боломжгүй. Ямар ч зугаа цэнгэл байхгүй. Зөвхөн бие биенээ харж хоосон цагаан хан ширтгээс өөр юу ч үгүй. Мөн робот хоолой нэмэлт зүйл захиалж болохыг сануулсан ч захиалсан зүйл бүрийн үн шагналын мөнгнөөс хасагдана гэлээ. Ийхүү зарлал дуусмагц Майк Кэт 2 үүнийг мөнгө олох дэлхийн хамгийн амархан арга энтергээд л Кейт бүр үүнийг харилцаагаа шинээр эхлүүлэх боломж хэмээн харж хожим маргалдахгүй тулд шагналыг тэнцүү хувааж хөрөнгө оруулалт хийхийг санал болгосон ч Майкд энэ санаа нь таалагдсангүй. Учир нь тэрээр далайн эрэг, үдэшлэг дахин хизээж ажил хийхгүй байхыг л мөрөөдөж байв. Өрөөг судлах явцдаа тэд өөсөвгүй гэдг нь зүгээр нэг нэршил биш болохыг ойлгов. Бүх зүйл нүд гэлбэм цагаан. Ямар ч чимэглэлгүй, анхаарал сатааруулах зүйлгүй. Зөвхөн энгийн ор, жижиг сандал, нэг л хүн орох боломжтой ариун цэврийн өрөөл байна. Арга хаалганы дэргэд бууж өгөхийг хүссэн хүнд зориулсан улаан товчлуур, эд зүйл захиалах мэдрэгчтэй дэлгэц, мөн хаалганы дээд хэсэгт үлдэж буй хорон бүрийг тоолох аврах том цаг байрлуулжээ. Хоол нь ч жинхэнэ хоол биш. Шим тижээлийн хэрэгцээг нь хангах зориултай өтгөн, амтгүй, цагаан шингэн байлаа. Өрөөний гэрэлтүүлэг өдрийн цагаар хурц, үдээс хойш бүдэг, шүндөө бүүдгэр болж автоматар өөрчлөгдөнө. Мөн унтах цаг болоход зөөлөн хонх дуугарч тэднийг унтахыг сануулна. Майк энэ бүхнийг залхуутай амралт мэтээр хүлээн авч эрт босгоос татгалзав. Харин Кейт дэг журам алдахгүй тул эрт сэрүүлэг тавьж өөрийгөө дайчлана. Дараа өглөө нь Кейт ариун цэврийн өрөөнд орж толинд харангаа өөрийгөө зоригжуулах үгсээ давтан хэлж сэтгэл зүгээ бэлтлээ. Мөн шүршүүрт орсныхоо дараа хоёул бохирдсон хувцаа угаалгын хоолой руу шидэж оронд нь өнгөөр ялгсан энгийн унтлагын хувцас хүлээн авав. Сэтгэл санаагаар сэрэг байлгахын тулд Кейт уг туршилтыг санаачлагч нууцлаг доктор Жен яагаад ийм зүйл зохион бүтээснийг ойлгохыг хичээнэ. Харин Майк түүний өмнөх туршилтын талаар баримтат кино үзснэ. Тэр туршилт нэгэн ажилчин ангийн гэр бүлийн хувьд эмгэнэлтэйгээр төгссөн тухай ярьж өгөв. Ийхүү энэ өрөөнд уйтгарахгүй нэг тэдний хамгийн том дайсан болж хувирлаа. Кейт бясалгал хийн тайвширхыг хичээж байхад Майк яагаад өрөө бүхэлдээ цагаан юм бэ? Шүдэ аль чиглэлд угаах нь зөв юм бэ? Гэх мэт шал утгагүй асуултууд тавин өглөж эхлэв. Түүнийг цаг руу ширтэх бүрт Кейт ингүүл солиорн шүү химээ сануулах боловч Майк улмал тайван болж нойргуудаж эхэллээ. Харин Кейт өөрийн хэв маягаа алдахгүй хичээж ороо хурааж төвлөрч Майкийг сэтгэлээр унах бүрт дэмжихийг оролдоно. Уйтгараа дарахын тулд тэд хүүхдийн тоглоом тоглож алга таших тэмцээн зохиож бүр амьд гэдгээ мэдрэхийн тулд хоосон өрөөний голд бүжгэлж үзв. Хувцас ч бохирдох бүрт угаалгын хоолой руу шидэж яг ижилхэн хувцаа буцаан авна. Ийхүү өдөр хоног явсаар нэг л мэдгээд 4-7 хоног өнгөрчээ. Гэтэл нэгэн өдөр тэдний нэг хэвийн байдлыг эвдэж Майк цагаан шалан дээр мөлхөж буй жижигхэн шавжийг олж харлаа. Энэ бол өрөөнд орсноос хойш тэдний харсан анхны амьд амьтан ба. Баярлсан Майк яг л удаан уулзаагүй найзтайгаа таарсан мэт хажууд нь явган сууж тижээвэр амьтантайгаа ярьж буй мэт шулганав. Мөн тэр хоолноосоо дусааж өгөхийг завдтал робот хоолой хоол зөвхөн оролцогчдод зориулагдсан хэмээн хатуу санууллаа. Ингээд ариутгсан энэ өрөөнд шавж үхэн гэж санаа зовсон Майк түүнийг гадаад ертөнцид гаргах арга хайж эхлэв.
Харин Кейт түүнд гарах товчлуурыг даруул шууд хасагдана гэдгийг тайлбарлахыг оролдсноор тэдний маргаан даамжирч хэрүүл болон хувирах бөгөөд Майк жижиг амтанч гэсэн инэрл хүртэг эрэгтэй хэмээн зүтгэн. Харин Кейт түүнийг веган болохоор л бусдаас илүү ёс суртахуунтай харагдах гэж хичээж байна хэмээн буруутгав. За ингээд хэрүүлж хурцтаж Кейт түүнийг бүх зүйлээр хангаж өгсөн баян эцгийнхээ эсрэг зогсох гэж л веган болсон зовлон үдсэн гудамжны зураач болж жүжиглэж байна хэмээн дайрав. Уурандаа Кейт эргэж харахтаа санамсаргүй нөгөө шавжийг гიშгчдэг ба шавжиж тэр дороо няцрахын тэр. Кейт ч хийсэн үйлдэлдээ цочирдож санамсаргүй хэрэг байсан гэж хэлсэн ч Майк түүнд итгэсэнгүй. Тэр өдөржингөө буланд суугаад дуугарсангүй. Эцэст нь юу ч хийхгүй байгаа нь түүнийг дотроос нь идэж байгааг мэдрээд тэсвэр алдан нэг зүйл захиалахаар шийдэв. Дөрөм ясаар оролцогч бүр хоёр зүйл захиалах хэрэгтэйж Майкийн захиалга тэдний шагналаас $100,000 хасах байлаа. Тийм болохоор Кейт эрэс эсэргүүцсэн ч Майк түүний зөвшөөрлийг авсангүй. Удалгүй захиалга ирэхэд ганц ширхэг ногоон өнгийн харандаа байх нь тэр. Инээдтэй сонсогдож магадгүй ч Майкийн хувьд энэ нь ус агаар мэт чухал ба тэр эцэст нь зурж чадгаар боллоо. Тэр даруй цагаан ханан дээр харандаага дуустал зурж ариун цэврийн өрөөний хан алжуур гэд бүх зүйлийг ногоон болгож орхив. Хэдий Кейт уралсан ч дараа нь уучлалт гуйж тусгаарлалт түүнийг бодсноос ч илүү эвдэж байсан ч ердөө 20 хоног үлдсэн нь тайтгарал болж байлаа. Гэвч өдрүүд дуусахгүй мэт урт үргэлжлэнэ. Нэг өглөө Кейт ариун цэврийн өрөөний шалан дээр буу хэвтэж байхыг олоод Майкийг дуудав. Буу сумтай эсхийг мэдэхгүй. Ямар учиртайг нь ойлгохгүй байгаа тэд хүрхээс ч айж хувцснаас өөр зүйл угаалгын хоолой руу хийж болохгүй тул бууг орны догуур нуужгав. Удалгүй туршилтаас тэдэнд шагнал өгч гэр бүлийнхэнтэй нь видео кол хийхээр болов. Майк ч ихчээсээ зурус хүлээн авч игч нь эцэг эхийнхээ мэндийг хүргэж түүнийг Кейтээ салсан гэж бодож байснаа дуртахад Майкийн царай гэрэлтэв. Дараа нь Кейтийн ээлж ирж амьдралаас нь олон жилийн өмнө алга болсон эцгийнхэн дүрээс гарч ирэв. Тэр орон гэргүүчүүдийн байранд амьдарч байгаа бололтой. Охноосоо талархангүй зөөлөн дуугаар мэд мэдэв. Гэвч Кейт сандарч бичлэгийг зогсоох, дууг нь хаах боломжгүй тул нүрээ даран ариун цэврийн өрөөрөө цухтаж эцгийнх нь хоолой өрөөгөөр нэг цурайтах зуур уйлж гарахад Майк ч түүнийг тэрвэрч тайвшруулав. Тэр шөнө Кейт айн чичирч унтаж чадсангүй. Өглөөнөө ч сэрүүлгээ үл таван өдөржин орондоо хэвтэв. Эцгийнхээ хоолойг сонссноос болж тэрээр сэтгэл гутралд орсон ба эцэстээ тэр Майкт үнэнээ хэлж аавтайгаа уулзаагүй 10 жил болсон бөгөөд Майкд түүний тухай дандаа худал хэлдэг байснаа хүлээн зөвшөөрөв. Архинаас болж байшингаа алдаж охиныхоо доктортой амьдрах боломжийг өгөх хүсэн эцгээсээ тэр ичиж айдаг байжээ. Ердөө 2-7 хоног үлдсэн ч Кейт орноосоо босгоос таталцаар л Майк ч Кейтийг хооллох гэж хошигнох боловч тэрээр ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Эцэст нь Майк түүний хажууд хэвтэж тайтгаруулахыг хичээх ба заримдаа бүр өөр мэдрэмж авахын тулд шалан дээрч унтаж үзв. Нэг өглөө Майк Кейтээс өөрийнхөө захиалах эрхийг ашиглахыг гуйхад Кейт мөнгө өрхөөс татгалзав. Харин Майкийн сэтгэл зүй туйлдснаа хүлээн зөвшөөрч цаашид тэсэхгүйгээ хэлэхэд Кейт ч арайхийн орноосоо бослоо. Тэр шүршүүрт орохынхоо өмнө Майкд хэрвээ тус болох бол 2 дахь зүйлээ захиалж болно хэмээн хэлж хэдийгээр $100,000 дахин хасагдахыг мэдэж байсан ч сэргээш хэрэгтэй болсон Майк 6 цэнгэл гэдгийг нь захиалчихав. Ийхүү хаалга гинт нэгтгэд нэгэн нүцгэн эмэгтэй ороод ирхэн тэр түүнийг Саймон гэх бөгөөд туршилтын талаар ямар ч ойлголтгүй нэгэн ба тэр зүгээр л нууцлалын гэрээнд гарын үсэг зурсан хөлсний бүжигчин байж таарав. Гэрээнд сар гисэн боловч агент нь түүнийг 24 цаг л болно хэмээн хэлж л дээ. Ингээд Кейтийн дургуйнч хурж Майкийг цамцаа тайлж түүнд өгөхийг шаардахад эмэгтэй Майкийн зургийг нь магтаж бүр нөлөөлсөн зураачдыг нь хүртэл таньсан нь Кейтийг бүрчих бухимдуулав. Шөнө болоход Майк шалан дээр унтаж хоёр эмэгтэйд орон дээр унтах санал тавив. Харин Саймон тэднийг унтаж байхад манаж бай гэхэд Кейт тэдний бие биедээ ээлдэг хандаж байгаад уурлан гуруулаа орон дээр гэхдээ өөрөө дунд нь унтахаар шийдэв. Гэвч тэр шүнжин хөргөж хонлоо. Маргааш өглөө нь Кейт хажуу тал нь хоосон байхыг мэдрээд сэрхэд Саймон шүршүүрт орж байлаа. Өөрийн төгшүүртэй байдлаасаа залхсан Кейт стрессийн эсрэг зүйлээ захиалахад машин жижиг харьцагтай 3 ширхэг сэтгцэд нөлөөлөх юм гаргаж өгөв. Кейт ч нэгийг нь залгиж нэгийг нь Саймонд өгөөд Майкийг эргэлзэж байсан ч ятгаж байж уулгалаа.
Удалгүй тэд өрөөгөөр нэг галзуу мэт бүжиглэж, хяналтгүй инээлдэж, хан ам орсон мэт эргэлдэж эхлэв. Мансуурал тэднийг зоригжуулж, бүгдээрээ үнсэлцэж, бодит байдлаас тасрав. Гэвч гинэт Майкийн мансуурал хар дарсан зүуд болон хувирах ба таазнаас цус тусалж, ус түүнийг бүчиж, дүүн хажууд нь живж байна хэмээн харлаа. Бүсгүйчүүд түүнийг бодит байдалд авчрах гэж оролцож, Майк дүү минь живж байна гэж бовтнон өрөөнөөс гарах гэж орилоход Кейт түүнийг чирч эмний үйлчлэгээ гартал чанга тэврэв. Дараа нь Саймон Кейтээс Майк юу яриад байсныг асуухад Кейт үннийг хэллээ. Майкийн дүү усан санд живж нас барсан бөгөөд тухайн үед Майк түүнийг харах ёстой байсан ч хар тамхи хэрэгэлсэн байж л дээ. Энэ гэмшил түүнийг насан туршдаа шаналгаж байгаа буга. Дараа нь Саймон Кейт Майк хоёр танилцсан түүхийг асуухад Кейт гонигтайгаар инээмсэглэн бороотой өдөр шөхөргүй зогсож байхад нь Майк ирээд борооны тусал бүрийг барьж авна хэмээн араа өргөж түүнийг норгохгүй тулд зогсож байсныг дурсав. Удалгүй Майк сэрээ Саймонд багада ээжигээ алдсан тухайгаа ярьж тэл хагцал зовлонгоо хуваалцсан дотонсов. Гэтэл Саймон түүний гарыг хатган тайлгаруулж байхыг нь Кейт харчаад буруугаар ойлгон хардталтан дээд зэгтээ хүрхэн тэр. Үүнд Саймон ч бууж өгсөнгүй. Кейтийг өөртөө итгэлгүй айцаа бусдад нялзааж байна гэж буруутхан хэрүүл ширүүсгээд Майк ч орилж тэднийг зогсоолоо. Кейт буруу зүйл төсөөсөн байж магадгүй гэж уучаалт гуйх гэсэн ч Саймон магадгүй чиний зөв ч юм билүү гэж давхурхан гал дээр тос нэмээд авхан тэр. Маргааш өглөө нь Майкийн бие суул шарцсан байдалтай байх ба Кейт ч бодол дарагдан холгож байлаа. Саймны ч цаг дууссан байх ба тэрээр ханан дээрх ногоон харандаагаар галзуу шүн бэлгэлсэнд баярлаа хэмээн бичсэн байв. Харин Кейт тесэрч Майкийг огт сонсхийг хүссэнгүй. Майк энэ бол бууш гэл өрөөний ээлжид нэг явуулга сэтгэл зүгээр нь тоглож байна хэмээн зүтгэхэд Кейт уурандаа Майкийг түлхсэнд тэрээр унаж толгоогоо цохон цус алдаж эхлэн тэр. Майк ч бие мах бодосоо илүү сэтгэл санаагаараа шархтаж тэрээр Кейт Нью-Йорк руу нүүхэд мөн сэтгэл гутралтай байхад нь сургуулаа хаяад хажууд нь байхдаач хизээч хурж байгаагүйгээ сануулав. Тэр маш их зүйлээ золиослсон ч эцэст нь хардалт гүтгэл авчээ. Ингээд Кейт уйлж уучлалт гуйсан ч Майкийн толгой эргэж хараа нь бүрлэлсэн айдас тавтав. Тэр эмч хэрэгтэй гэж бодсон ч Кейт зөвхөн нөгөө амтгүй коктейлийг авчирч докторчхт нь сахар хэрэгтэй гэд шархыг нь алчуураар дарав. Мөн Кейт гэрээнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй гэж заасныг санууллаа. Харин Майк түүн рүү итгэж ядан ширтэж Кейтийн үгээс тайдгарал биш харгислал шиг л санагдав. Тэр мөчтөж Майк Кейт өөрт нь санаа зовж байна уу? Эсвэл шагналаа алтгаас айж байна уу гэдэгт эргэлзэж эхэллээ. Азар шарах жижиг байсан ч Майкийг гэмтэл биш харин Кейт шагналаа авахын тулд түүний цус алдаж өгөхийг ч тоохгүй байсан байж магадгүй гэх бодол айлхав. Энэ газар тэднийг нэгэнтээ танихгүй хүмүүс болгон хувиргажээ. Ийхүү Майк шийдвэрээ гаргаж гадагш гарахаар болоход Кейт эсэргүүцэж баян өссөн түүнд ч амархан байх гээд орон доороос өнөөх бууг авч Майк руу чиглэлв. Гар нь салганаж байсан ч бүхнээ алдах байсан нь эрүүл ухаанаас нь хүчтэй байлаа. Харин Майк үүнийг тоосонгүй улаан товчлуурыг дарахад Кейт орилон дээшээ буутсан ч хитрхи оройтсан байлаа. Хаалга нэгдэж Майк ялтанд хүрэхэд 16 хоног дутуу байхад туршилтыг орхин гарлаа. Кейт ч зүхрэлт автан үлдэж хідэн өдөр хөдөлгөөнгүй хөвтөж шүршүрт орон уйлж байв. Туршилт дуусгаад 2 хоног үлдээд байхад тэрээр хан дээрх Майкийн зурсан борооны туслыг олж харав. Энэ бол түүнийг инээлгэхийн тулд борооноос халгалдаг байсан хүүгийн дурсамж юм. Энэ дурсамжаас урам авсан тэрээр гар хаалга руу алхаж улаан товчлуур дээр гараа тавиад өрөөг орхин гарлаа. Энэ явдлаас хэсэг хугацааны дараа Майк гүйж яваад Кейтийг нэгэн барилгаас гарч ирж байхыг харав. Тэд бие биеэ хараад хөшөх ба өөсөвгийн өрөөнөөс хойш тэд уулзаагүй байж л дээ. Кейт ч аав дээрээ ирсэн гэхэд Майк үүнийг сайн хэрэггээд магадгүй тэр амьдралаа шинээр босгож байгаа байх хэмээн бодлоо. Дараа нь тэд хамт алхаж ярилцахаар шийдэн Майк түүнээс өрөөнд дуустал нь байсан уу эсвэл эрт гарсан уу гэж асуухад Кейт хариулсангүй. Ийхүү тэднийг холдон алхахад камер хойширж Кейтийн гарч ирсэн барилгыг харуулхад тэр нь орон гэргүй хүмүүсийн байр байх ба үүднийхэн самбар дээр эргүй хандивлагчийн ачаар гал тогоогоо шинжлэн засварлалаа гэсэн бичиг байх ба Кейтийн ч чимээгүй байсны учир эцэст нь тайлагдлаа. За ингээд өнөөх өрөөнд дахин шинэ хос орж ирж даалгаврыг давж чадна гэдэх итгэлтэй сэтгэл тоглон зогсож буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.